Одоогийн бичлэгээр болохоор Японы Kyushu арлын Saga аймагт болох байгаа баллон фестивал руу явж байна. За тэгээ энэ ерөнхийдөө фестивал нь болохоор 11 сарын 2-оос 6-ны хооронд болж байгаа юм билээ. За тэгээд би болгоон дээр 5-нд ингээ явж байгаа. Тэгээ сая 4-р төлөө манай найзуудаас явцсан байсан. Тэгсэн чинь нөгөө баллон маань салхины улмаас ингээ нисээгүй юм байлээ. Тэгээ өнөөдрөөс нисгүүнээс ингээ сайн мэддэхгүй байгаа. Гэтэ за нисвэлгүй дээ гэж бодчихъя. За тэгээ ходохгүй болцъя. За одоо ингээд тэр баллон фестивал болж байгаа газарт нь ирчлээ. Тэгээ амар хүнтэй л аа. Баллон зардаг дэлгүүр. Баллон зардаг дэлгүүр юм болов гэсэн чинь зүгээр тийм дэлгүүр юм шиг байна. Аймаг аймгийн могоо зарч манай. Цагаан сарын үеэр эртэл явсан юм шиг. Yakisobaとたこ焼きとやっぱりその声ですよね。なんですけども、それよりも、さっき言ったように暑いっていうことで、この暑さのことです。サーマルと申しますのはこの暑さで地表の一部が熱せられて、そこに急上昇がですね、起きるという暑さということです。それが、ただこれはね、サーマルはね、私は、実際経験したことが最初に分からなかった。でぐらいのね、高さで飛んでいったりしますからね。はい。それからね、この河川敷がね、作業していただいてるようなね。아이스홈때 지금私今日バルーンじゃなくて食レポみたいな。Атмахаас чихэр доторх нь болохоор байсан юм. はいはい。ね、こうなるんですよ。ね、すごい。大変だ。なんとね、やっぱり。Дургаагаас тийм Монгол фея гэдэг юм уу мэдгүй байна. Монгол фея гэсэн нэг фея дээр болохоор тийм гэрэлнүүдээ ингэж асааж харуулад амар гоё юм үзсэн. Тэрний жисэн хүлээ гэсэн чинь бүр 230 минут одоо юу хийнэ гэж байж байна. Сая тэнцээ онгоц хүлээдсэн тэнцээ ингэж сууж үзэж болдог юм шиг байна. Оо! Найзтайгаа helicopterт 2000-аас бага энер сууж болох юм бол сууя гэж ярьсан. Тэгээ одоо хэдэн тийнх юм бол харцгаая. Эний онгоцон суух гэсэн чинь нэг удаагийн суултан дээр Ichiman Gosen 3 нийлээд Ichiman Gosen болохоор ерөнхийдөө нэг хүний 5000 yen. Тэгэхээр 20 одоо 3-аар үзүүлэхээр чинь хэд юм бэ? За ийм үнэтэй болох юм байна. Тийм болохоор бит хоёр суугаад байсан. Ябай. Уган сайн скейт байжсэн чинь салхи амар хүчтэй болоод буцаад жижигхэн гэвчлээ. Ингээд Японд болохоор хогоо боотол пластик шатдаг гэдгээр хувадаг. Тэний ар болгонд ингээд хүмүүс хогоо ингээд цэвэрлж чадсан байна уу гэж шалгаж илээ. Би болохоор энэ баллоныхын фестивал биш тэмцээний яаж зохион байгуулалтыг ингээд судалж үзсэн чинь ерөнхийдөө болохоор баллон маань ингээд нисчээд одоо нэг буух газар хүртлээ явна. Тэгээд тэр буух газартаа л юм буух хэвээр. Тэгээ өөр газар буучих юм бол тэр нь одоо ингээд хасах оноо ч юм уу байдаг юм байна л та. Тэгээ ерөнхийдөө нисэх хүртлээ бас ингээд нэлээд одоо нэг агарын байдал
Тэгээ ер нь амар тим юмнууд нь teamwork-ууд амар шаардлагатай спорт юм байна. Тэгээ бас одоо юу гэмэ цагаагаар бороотой ч юм уу, цастай ч юм уу, хитрхи амар нартай ч юм уу, амар салхитай ч юм уу, тиймэрхүү нөхцөл байдал бас нэрч болдгоо юм байлээ. Аха. Тэгээ амар дараа ирэх юм бол өглөө бүр 7 цагаас нисдэг үед нэрч үзье гэж бодож байна. Гэхдээ энэ жил About time to look for a good галт иргэндээ суух гэж бараг 20 минут цахуу алхаж байна. Тэгээд ер нь амар хүмүүс очилсан. Тэгээд 20 минут алхаад сүүлчийнх хэсэг рүү нэрээсээ очихгүй алхасаа л байна. 40 минут хүлээсний эцэст галт иргэнийхэн буудлын дээр за деншанаасаа бууцлаа бараг деншаага бараг цаг 30 минут цахуу хүлээн бэжиж деншандаа суугаад тэгээ сагаа стейшн дээр ирчихлээ. Одоо сагаа стейшнээс Тэнзэн хүртэл автобусан сууж явна. Корона кэскэмашөө. За автобуснасаа буучаад одоо гэрлүүгээ харах чинь тэгсэн чинь тэргэн дээр буудлын дотор юм гоё чимцэн байна. Тэгээ ер нь бол өглөөнөөс өрөө хүртэл 10 цаг л явлаа. Үнэхээр ядарч. За, миний бичлэгийг үзэх нь баярлалаа.